Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Барилгын дулаан алдагдал юунаас үүсдэг вэ? Барилгын дулаан нь дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг байна. Үүнд хаших хийцийн алдагдал буюу ханы материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг мэргэжлийн хэлээр трансмиссийн алдагдал гэдэг байна. Барилгын гадна хан, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлах хийцээр дулааны зөнхлөх хэсэг нь алдагдж байдаг. Энэ алдагдал тухайн барилгын дулааны алдагдлын 70-аас 90% эзэлдэг байна. Гэхдээ тухайн барилгын байршил, хийц гадаргуугийн талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь бас үүнд их нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог бөгөөд барилгын хашлах хийцийн дулаан дамжуулах үзүүлэлт их байх тусмаа дулааны алдагдал тэр хэмжээгээр их байдаг. Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаал, цонх, ханад зай завсар гарвал түүгээр агаар гадагшилж, түүнтэй хамт их хэмжээний дулаан алдагдана. Үүнийг мэргэжлийн хэлээр дулааны инфильтрацийн алдагдал гэдэг байна. Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлах хийцийн уулзвар, үүссэн ан цаваар болон салхичуулалт хийх үеэр гардаг. Салхичуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар гаднах хүйтэн агаараар солигдсон дулаан алдахад хүрдэг байна. Барилгын завсар зай ан цаваар гадагшилж байгаа дулаан нийт дулаан алдагдлын 10-аас 40% эзэлнэ. Үүнд хамгийн түрүүнд цонх, хаалгыг сайн битэмжлэх хэрэгтэй. Агаар сэлгэлт нь өрөөндөх хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй. Агаар сэлгэх хугацаа эсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг мөн нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд буюу 5-10 минутанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож төлөвлөх хэрэгтэй.